Өнөөдөр би та нарт ер нь байгууллагт ажилд ороод хамгийн тулгымдсан асуудал юу вэ? Хамгийн тулгымдсан асуудлууд. Тэрийг яаж даван тулдаг вэ гэдэг маш жоохон мөртлөө айгүй том сэдвийн тухай ярих гэж байгаа. Солонгост Шижакэн Пангида гэдэг нэг үг гэдэг байхгүй. Эхлүүлэх юм бол талдаа орлоо гэж нэг үг. Чи яг ажилдаа ороод зөв эхлүүлж чадах юм бол чи ажлынхаа тал руу орчлоо гэсэн үг гэдэг байна л да. Тэгэхээр эхлээд зөв эхлэл тавих хэрэгтэй байна. Зөв эхлэл тавихын тулд та нар надаар энэ лекцээр сонсоод яг тэр миний ярьсан байдлаар эхлэлийг тавина гэж хизээж байхгүй. Хамгийн гол нь тэндээс өөрсдийнхөө маниар таарсан зүйлийг л олж авах чадвартай байдаг байна л да. Тэгэхээр байгууллага гэдэг маань юу юм бэ гэдэг асуудал байдаг. Байгууллага гэдэг бол саяны энэ байлиг хувагаан хэлсэн шиг ерөөсөө тийм замбраагүй юмнууд байдаг байхгүй. Өнөөдөр Монголд 10 хэдэн мянган ХХК байна гэж байгаа байхгүй. Монголчууд өнөөдөр ХХК-гийн учрыг ч ойлгоогүй байгаа. 92 онд байгууллагын хууль гарсан тэрнээс хойш ингээл яваад байгаа. Гэтэл энэ ХХК нь ямар зүйл байд юм бэ? Гэтэл байгууллагт хамгийн гол зүйл нь вижн байдаг. Энэ бол та нарын хувьд бас л яг хэтийн төлөв байж байгаа хэрэгтэй байдаг байна л да. Та нарын үзэл бодол тэр байгууллагын үзэл бодолтой нэгдүгüүрт нийцэж явах хэрэгтэй байхгүй. Энэ хамгийн гол шалгуур нь байдаг. Энэ зүйл давхцдаггүй болохоор байгууллага дотор маш их хүлээлтүүд гарч ирдэг. За байгууллагын тухай аваад үзэхэд ерөнхийдөө нэг маш товчхондоо ярихад ийм 3 бүтц байдаг байна л да. Вижн гарч ирээд тэр вижнийг яаж ажилд болгох уу гэдэг бүтц бий болдог байна. Тэрийг голцоо R&D гэдэг нэг тийм бүр цаанаасаа бүтээгдсэн хүмүүс хийдэг байхгүй. Зүгээр нэг хүн гарч ирээд нэг компанид ажиллаж байгаа хүн гарч ирээд юм хийдэг байна л да. Яг манай байгууллага ямар байх хэвээр, ямар замаар явах хэвээр гэдэг. Тэд нар энэ R&D хийдэг хүмүүс голцоо энтерпренерүүд байдаг. Google компани яагаад маш том асуудал болоод байдаг вэ гэхээр Google-д ерөөс ийм уурах тархил ажиллаж байдаг байна л да. Тэгэд ажил гэр хоёр нь ялгаа байдаг байхгүй. Өнгөрсөн 100 Google-д ажилладаг нэг Монгол залуугийн урилгаар компанид ноцсон чинь яг гэрт нь явж байгаа юм уу? Компанид очсон юм бүгд мэд. Нэг л тийм байсан. Тэгэхээр энэ бүтцээр тодорхойлогддог байна л да. Тэгэхээр та нар тэр байгууллагын хамгийн түрүүнд бүтцтэй танилцдаг. Вижнийг нь уншихлаар цахим мөртөө сургуулийн хитийн төлөв юу гэдэг вүлээ? Тэрийг мэдэх үү? Хэлэх хүн байна уу? Цахим мөртөө сургуулийн вижн юу вэ? Захим гэсэн хэлбэрөө тий. Та нар гараад вижнийг олж харах хэрэгтэй. Вижн байхгүй байна гэвэл одоо захим мөртөө сургуулийн саяны тулгтыг яаж вижнээ тавиач та нар гэх хэрэгтэй байхгүй. Орж ирэхэд чи ингээд үүдэнд чи ингээд томоор бичсэн байх хэрэгтэй байдаг. Тэр чин та нарын үзэл бодолтой нэгдэж явах хэрэгтэй. Энэ бүтцээс энэ вижноос бий болоод бүтц гарч ирдэг байна. За ингээд танилцуулахлаар за энэ бүтцийг бий болгодог байна. Бүтц нь тууз. Тэгээд дараа нь CEO гэж хүн тавьдаг. Өнгөрсөн 7 хоногт Монгол улсын бизнесийн амьдралд амар том үйл явдал болсон ш. Тэр юу вэ? Бүр юм. CEO-нуудын хурал болсон. Тийм хурал зөндөл болж идэг. Хамаагүй хилээд л дээ ямар ч юм. Карьер центр төв байгуулагдсан байгаа шүү дээ. Тийм баха энд байгуулагдсан шүү дээ. Энэ бол айгүй том үйл ажиллагаа шүү. Өөр бүр юм хэрвээ тэр мэдээлэл олон улсын түвшинд тавигдах юм бол олон улсын түвшинд байж байгаа бол бүр юм амар том сенсац байгаа байхгүй. Путин нэг Кабаевтай явж байгаа баригдсан тухай бичлэг гаргалаа гингүүтэл хүмүүс бүгдээрээ тийш орно шүү дээ. Тэр шиг том сенсац болох нь. Тийм үйл явдал сая болсон шүү дээ. Манайхан зүгээр тэрийг ингээд нэг мэдээ болгоод гараад дууссан. Гүү. Mobicom Skytel-тай холбоотой. Болор гээд Mobicom-ийн CEO Skytel-ийн CEO болж байгаа байхгүй. Энэ бол Mobicom компанид амар том цохилт болж байгаа байхгүй. Mobicom-ийн генерал цэргээ хаяад эсрэг талынхаа дайсанд орсож байгаа байхгүй. Тэ? Яагаад вэ гэхээр энэ болортой холбоотой үгүй шүү дээ. CEO гэдэг хүмүүс чинь хөлсний этгээдүүд байхгүй. Одоо том компани Wall Street гэдэг нэг тийм одоо юун дээр одоо манайхаар бол 100 аршиг газар бүхнийг шатна бүгдийг шатна гэдэг хүмүүс байж байгаа шүү дээ. Би чадна гэдэг те. CEO-нууд яг л тийм хүмүүс байдаг байхгүй. Би чадна гэж зогсож байдаг. Би чадна. Яагаад вэ гэвэл тэр CEO-нуудын мэдээлэл буюу CV-нүүд нь маш дэлгэрэнгүй байдаг. Тууцынхан ярилцж хагаад одоо тууцынхан цахим мөртөө сургууль тууцынхан юу яаж штэ. Ийм хүнийг яаж олох уу гэл те. Тэнгүүд нь би чадна гэж зогсож байгаа байхгүй.
Сэр дарамт чадна гэж зогсчиход байгаа шүү дээ. Сэр дарамтаа ярих байхгүй. Цалин эхлээд цалин өгөх бах те. За болорт тэдэн төгрөгийн цалин өглөө телевизээр сонин мөн дээр хувьцаа эзэмшиж байгаа те. Тэр энэ хүн болохоор энэ хүнийг ингэж хэмжээнд оруулж чадна гэдэг бол Skytel амар том хөшүүрийг тавьсан байгаа байхгүй. Хаан компани, Хаан банк Петромроог байлгаж жагаад хувьцаа өгөөд манер өөрөө ажилласаа гарсан те. Энэ бол CEO-нууд 100 айл дээр би чадна гэдэг хүмүүстэй адилхан байдаг байхгүй. Хөлсний хүмүүс. Гэхдээ энэ хүмүүс хамгийн одоо ухаантай яг жинхэнэ энийг хэрэгжүүлж чаддаг хүмүүс байдаг. За тэрний дараа энэ CEO өөрөө бүтцээ гаргадаг байна. CEO манайх ийм бүтцтэй ажиллана. Дуудсахын хэлдэг байхгүй. Бидний ногдол ашгийг $1000 болгоох ч юм уу $2000 болгоох гэх юм бол CEO би болгож чадна. Надад бүх эрхийг өгч. Би тайлангаа тавина тэгээ болоо. Их юм те. Тэгвэл тууцынхаа $2000 болгоно манайх шин бүтээлүүд хийн манайх өрсөлдөгчөө нуг дарна гэх те. Тэгжээвэл CEO-нуудад бүх бодлоо. Одоо болор болж жинхэнэ тактикаар боловсруулж байгаа. Mobicom болрын эсрэг бас тактикаа боловсруулж байгаа. Яагаад вэ гэвэл тэр чигтээ нөгөө бодлого нь тэр чигтээ байхгүй болж байгаа байхгүй. За ингээд бүтэц гарч иж байгаа байна. Захин мөртөө сургуулийн дэд захирал боллоо гэдэг нэг хүн ороод ирлээ гэж тэ. Сэр дарам 9 сарын 1-нд зогсчихвэл би та нарыг айгүй үүрмөц болцлоо явах нь шүү дээ. Хоёр давхар зөвхөн англиар бүгдээрээ ярьцгаая гэх тэ. Ингээд коридороор нь дүүрэн юунууд байх нь вэ? Англи хэлний нэр томьёонууд тэ. Тэрийг харж байгаа л ярих нь шүү дээ. Хэрвээ монголоор ярих юм бол карманд байгаа мөнгөөр торгуулах тэ. 300 төгрөг 100 төгрөг гэж торгуулаад байна тэ. Тэгвэл та нар бүгдөө англи хэл ярих нь би ч гэсэн англиар ярьж сурах нь шүү дээ. За тэгээд тэрний дараа энэ бол зүгээр л CEO-гийн хийдэг элементүүд байхгүй. Ажлын элементүүд. Гэтэл CEO зүгээр нэг юм цэвэрлэгээ хий бүгдөө гоё костюм пижактай бай маяг гэх мэт элементүүдийг биш бодлогоо боловсруулдаг. Бид нар ийм бодлогоор ажиллаад захин мөртөө сургууль 20 жилийн дараа биш 50 жилийн дараа биш 100 жилийн дараа MIT болно гэл тэ. Тэгээд тавьчих хэрэгтэй байхгүй. Захин мөртөө сургууль ирээдүйн MIT гэдэг. Энэ бол айгүй гоё CEO байхгүй. Та нар гудамжинд гуанзанд нэчээд те манайх Wall Street-д салбараа нээн гэдэг нэг вишн тавьчих болно шүү дээ. Өө инээх нь шүү дээ хүмүүс хаа гэх те. Гэхдээ зүгээр л байхгүй. Энэ бол компанид байдаг зүйл. Та нар ч гэсэн нэг тийм зүйл болгочих хэрэгтэй. Миний нэг оюутан чиний вишн юу вэ гэсэн чи би Клинтон болно гэж байгаа. Хиллари Клинтон болно гэсэн чи ангийнх нь хүмүүс чи тэгвэл Билл Клинтон шиг хүнтэй суух нь гэж шоолоод байгаа байхгүй. Тэ? Араар нь тавьдаг ч юм уу те. Эсвэл нэг тийм жоохон сахилахгүй залуутаа суух нь гэж байгаа юм тий. Тэрнтэй гол нь ш манер Хиллари Клинтон шиг болж чадахгүй ч гэсэн амьдралынхаа төгсгөлд за яг 60 нас 70 нас хүрээд Хиллари Клинтон шиг болж чадахгүй ч гэсэн тэрний мэдрэмж нь юу юм хувцаа яаж өмсдیں юмд яаж ханддیں гэх мэт тэр зүйлийг л өөрөө олж авах байхгүй. Заавал тэрийг дуурайх алба биш байна. Тэр бид нар бүтчихгүй юм шиг хүртэл тийм төлөвлөгөө хийдэг байна. За тийм төлөвлөгөө хийгээд айгүй зоригтой ажиллах нь бүтцээ. За тэгэнгүүт HR planning буюу хүний нөөцийнхөө төлөвлөлтийг хийдэг. Төлөвлөлтийг хийхдээ CEO хамтарж байгаад HR менежер гэж нэг хүнтэй хамт ажиллах нь. HR менежер гэдэг бол тэр CEO-гийн яг баруун гар байна. Зүүн гар нь санхүү. Санхүүгийн менежер. Маш сайн нэгтлэн бодохтой болно. Хин нэг хэлсэн юм байдаг шүү. Шинэлэр манай аав надад 3 хүн хэрэгтэй. Нэгдүгээрт нь лам, хоёрдугаарт нь сайн нэгтлэн, гуравдугаарт нь сайн эмчтэй байхад хүн сайхан амьдрна гэж хэлдэг гэж нэг тийм үг өгдөг байхгүй. Яг тэрэн шиг CEO-д болохоор маш сайн HR байх хэрэгтэй. Хүнтэй жинхэнэ ажиллаж чаддаг, хүнийг олж харж чаддаг. Хүний нөөцийн менежер маш сайн санхүү, маш шудраг, маш харамч тийм байх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл энэ R&D гэдэг энэ баг нь буюу CEO нь өөрөө брэнд буюу уурга тарих нь болж байгаа. Тэ? Хэрвээ CEO чадахгүй бол өчтөр Батулгын хэлдэг шиг би чадахгүй. Миний хажууд амар лаглаг залуучууд байна. Зүгийн үрийг би бүгднийг нисгээд ирсэн. 20 залууд би $2.5 сая өгсөн ч яа. Хэрвээ тэр төслөнд батлагдчих гэдэг шиг. Тийм зүйл байх хэрэгтэй. Чингис хаан ганцаараа чадвартай байгаа шүү дээ. Чингис хаан маш олон чадварлаг хүмүүсийг нэгтгэж CEO он байсан байхгүй. Тэгэхээр компани ард айгүй чадварлаг чадaltaй хүн ингээд дарга болчихлоор тэ чадлагүй хүмүүсүүдэд дарамтлаад байдаг байхгүй. Тэнгүүд бүгдөө даргын зүв гээд байдаг. Гэтэл өөрийгөө яаж байгаад өөрөөсөө чадaltaй илүү хүмүүсүүдийг хөлсөж авдаг байна. За энэ болохоор уурга тарих нь болж байгаа. Манайд цаашаа юу хийх вэ? За дараа нь уурга тарихч яаж ажиллах вэ? Гэвэл HR-аар ажилладаг. Энэ бол
компани бий байх нь шүү дээ. Бий. Ачаалал даах чадвартай. 26 цагийн турш ингээд компани дээр явуулгүй ажил хийж байгаа. Бичиг цаас боловсруулж байгаа. Тим чадвартай хүмүүсүүдийг бэлтгэх нь байна те. HR бүр ихнээс нь бэлтгэх нь. Та нарыг ажилд ороод ирэхэд ачаалал даах чадвар юу вэ гэдэг хамгийн түрүүнд байдаг байхгүй. Ачаалал даах чадвар гэдэг бол наад захын чи газ 20 минутын дотор 30 копи газ найруулах гэлдэг байхгүй. Эсвэл чи гүүгээд юу аваад одоо хийм зөвлөгөөнөөс тэр даргын хувцсыг аваад тэгээд ирээрээгээд 10 ажил өгчөө. За газ нэг цагийн дотор гүүгээд ир. Гүүдэг байхгүй. Ер нь тийм зохиол. Тим боди буюу тим үнэнч хүмүүсүүдийг HR бүрдүүлэх ёстой. Тэднийг мотивацчлуулах хэрэгтэй. Хүрээд ирэхэд нь ямар гоё кофе вэ? Сайн байна. Сайн ажиллаа гэж хэлэх урамшууллын үг орчингийг бий болох хэрэгтэй. Энэ бол боди бий байх нь тийм. Оюун ухаантай маш сайн чадварлаг бий байх нь шүү дээ. Тэгвэл санхүүний юу вэ гэхээр компани хамгийн гол зорилго бол сая байлийнхуу ярьжсэн хувьцаа байдаг. IPO. IPO гаргана гэдэг бол ер нь компаниудын хүсэл мөрөөдөл байж байгаа хэрэгтэй байхгүй. Та нар хай тав яагаад зогссон бэ? IPO гаргах тийм сэтгхүүтэй биш зүгээр л нэг тийм хоббигоор ажилладаг хүмүүс байсан байхгүй. Facebook өнөөдөр яагаад цаашаа яваад байгаа вэ гэсэн чинь Facebook IPO гаргачлаа. Тэгсэн чинь YouTube хамтлагийн боно ерөөсөө 2 сарын дотор тэр бүмтэн болчихлоо шүү дээ. Хамгийн их хувьцааг нь худалдаж авсан болохоор. Тэгээ яасан бэ гэсэн чинь Zuckerberg цаашаа бодсон байхгүй. Хай та Facebook яваад энэ ханд очиод тулчих нь л дээ. Ханд очиод яг энэ очиод тулчих нь шаарна яваа те. Цаашаа явмаар байдаг. Гэтэл тэрийг нь чөлөөлдөг юм нь юу вэ гэхээр энэ IPO тэр компани цусны эргэлт байх нь шүү дээ. Санхүү гэдэг бол цусны эргэлт. Хамгийн сайн цусны эргэлттэй хүмүүс хамгийн сайн нөгөө боди буюу булчин аягүй сайн ажиллах нь шүү дээ. Маш сайн ажиллах нь. Тэгэхээр энэ юу вэ гэхээр компани руу $100 орлоо. Тэр $100 бүртгэл, мэдээлэл бүх юмнууд тэр $100-тай холбоотой мэдээлэл төр тунгалаг байдаг. Тэрийг байгуулгын шилэн төрөвч гэдэг шиг тунгалаг байдаг байна. Ийм газарт компани шууд итгээд IPO-гоо гаргах нь байна. Тэгээд мөнгө зөнгөрөх авч чадах нь шүү дээ. Ашиг нь хардаг. Яагаад гэвэл IPO гэдэг чинь ашиг л харж байгаа шүү дээ. Ийм зүйлийг л хийж байгаа. Гэтэл тэр ашигн дээр тулгуурлаж энэ R&D-ийн юм их нь шүү. Өнөөдөр Facebook-ийнхний цаашаа юу хийх хинч төсөөлөхгүй байгаа байхгүй. Хинч төсөөлөхгүй байгаа. Гэтэл тэднэртэй амар өрсөлдөхгүйд Google ч юм уу бас том компаниуд байгаа хэ. Аимшигтай том. Яагаад вэ гэвэл Nokia компаниг ганцхан жилийн дотор Nokia компани хувь заяаг шийдчихлээ шүү дээ. Одоо мань нэрүүд яаж чадах болчлоо те. За тийм дэлхийн том юмыг одоо нэг энд яриад байх утгагүй бах те. Гэхдээ нэг тийм зүй тогтлоор амьдарч байгаа. 3 жилийн өмнө би хүний нөөцийн менежментийн хичээл орж байхдаа би карьер төлөвлөлтийн лекцийг өнгөрсөн 7 хоногт нээлттэйгээр зарласан. 5 жилийн өмнө 3 жилийн өмнө карьер төлөвлөлтийн тухай лекц уншихад би одоо нэг кино ярьж байгаа юм шиг санагддаг байсан байхгүй. Ягаад гэвэл тэр карьер төлөвлөлтийн хууль, эрх зүй, компани засаглал эдгээр нь Монгол байдгүй ус их цөөхөн байдаг гэсэн байхгүй. Ганц хоёрхан компаниуд зориулагдсан л байдаг. Өнөөдөр гэтэл компаниуд тэрийг ойлгоод ингээд энэ одоо энэ 3 зүйлээс цэвэршиж эхэлж байгаа. Уурга тарихтаа болонгууд за би булчинтай болохгүй юм байна. Гэтэл сайн булчинтай байхын тулд миний зүрх минутанд 50 удаа цохилж явах хэрэгтэй. Уул нь 60-аас 70 гэдэг чинь 50 удаа цохилж гэдэг нь цусаа маш сайн хамж чаддаг. Тэгээ маш сайн шахаж чаддаг байхгүй. Тамирчин хүний зүрх тэгж цохилдог байхгүй. Айгу удаан цохилдог. Ягаад гэвэл нөгөө нэг тэр помп нь айгу сайн ажилладаг байхгүй зүрхний. Ягаад гэвэл бүх улраас ахвал толгой хүртэл рүү яг адилхан даралтайгаар юу яадаг болохоор суцаа шахдаг болохоор тийм байдин гинэ л дээ. Тэрэн шиг санхүүн тийм эрчтэй ажилладаг. Тийм тохиолдолд нөгөө нэг булчин чинь одоо 100 тэдэн секунд ч юм уу тэдэн метр гүн гэх мэтийн зүйл болдог байна шүү дээ. За ийм компаниуд та нарыг хүлээж байгаа бах нэ. Ийм компаниуд тий. Одоо бол Монголын компаниуд бүгдөө л ийм болж байгаа. Яг саяны миний хэлсэн шиг ийм 3 зүйлтэй. Одоо ихэнх компаниуд R&D болж байна. За R&D буюу нөгөө нэг одоо өөрсдийнхөө уурга тархиа ажилуулж байна. Цаашаага бид